За энэ сарын төсөвч ерөөсөө хүн савах 64,000 төгрөгөл хоёуланд нь үлдчихэж байгаа юм байна заа юу. Үлбэрч өгөх юм ааш. За зүгээрээ 2 хил махавал болоо штэ. 2 хил махахаарч мөнгө дуусчих юм штэ. Ихжээ. Байрны зээл. Нэрээ тийштэй сая 500,000 төгрөг нэмэгдээд ингээ 2,277,700 төгрөгний. Тэгэхээр миний цалин чи сая 400,000 төгрөг гэхээр хоёуланд нь 600,000 төгрөг дутж байгаа юм заа юу. Та одоо нийлэх багш гэлээдэг. Надад авч байгаа цалин чи хаанаач хүрхгүй штэ. За яах вэ? Хөөхөн штэ хүүхдүүд чинь. Тэгээ ирээдүйд тэр хүүхдүүд чинь том компани захирлууд болол. Багшаа гараад ир та ийшээ жав, тийшээ жав гэл гоё ахгүй юу? Хөөе. Би юусаа сургуулаасаа гараад ажил хийх үү? За бити тэнийг юм яриа те. Зүгээрээ аппликейшнаас зээл аваад энэ сард болох чинь за. Гэхдээ хавуулахнаа байх хэцүү юм уу? Аав ээжтэйгээ яхад ийм юм санаа зовхгүй гоё ээжтэй. За зүгээр. Хүндээ даах хэвээр зовлонгийн өгдөг гэж байгаа байхгүй юу? Хойлоо ард нь заавал гарсан за. Үгүй сайн уу? За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн уу? Миний хоёр дүү чи ямар хөөрхөн болцсон бэ? Бүр том болцгоод үзэгсэндээ алдсан байна шүү дээ, тий? Баярлалаа. За. Хөөрхөн байна миний хоёр дүү. Аргагүй дээ. Аав ээж нь хоёр нь ямар сайхан хүмүүс байлаа да, тийм ээ? Их ч сайхан хүмүүс байж дээ, хөөрхий. Их ч бас тэгээд нэг дуулах мэдээтэй л ирж байна. Тэгээд миний ах эгч хоёр ч өстэй сайхан хүмүүс байсан шүү дээ, тий? Манай аав ээж хоёртой сайхан найзууд байсан. Ястай нэг хүний дээд хүмүүс байсан байхгүй юу? Өчигдөр харин нэг юм хэлгээд одоо нөгөө нэг бас ажил явдал өнгөрөөд бас нэгээдгүй хугацаа өнгөрчиж тийм ээ. Тэгээ бас яг нэг удаагүй байгаа дээр нь иймэрхүү юм яриад ахыг хүсэхгүй л л та. Гэхдээ танай ээж чинь манай ээжээс тэр нэг жил 500,000 төгрөг зээлж исэн юм байна лээ. Тийм нэг 500,000 төгрөг зээлж исэн юм байлээ хөөрхий. Бас найзууд явсан хойно уучраа байсан юм байлгүй. Тэгээд хараа тэр мөнгөөл хоёроос бас нэг авдаг юм уу гэд. Гэхдээ яг уу их чинь бас боломжийг харна зүгээр нэг дуулах чи гэж одоод ирсэн байхгүй юу? Тийм байна да. Тэгээд миний хоёр дүүчтэй сайхан амьдарч байна. Өстө өнгөтэй өөдтэй их сайхан амьдарч байна. Ер нь сайн ажил төрөлтэй хүмүүс ч их гоё амьдрах юм дөө. Тийм ээ. За бит хоёр үгүй. Бэжи. Манай ээж ч мөнгөтэй төгрөгтэй явсан хүнээс мөнгө зээлэх хүн биш дээ. Тэгэж ярих юм бол та оюутан бахта манад нэг хэдэн сар амьдраагүй лөө. Ядраад байна, ясны шүл хийгээд өгөөч, өлсөөд байна, өвчөөж ханаад өгөөч, ходоод наалдлаа хорхог хийгээд өгөөч гээл та хэдэн сар манад амьдраа үсттэй. Юу яриад байгаа чи одоо? Тэгээд иш бит хоёрын өмнөөс та хуваалцаал хэргэлдэг байсан манай ээж нэг 3 хүүхэдтэй амтэн шиг амьдардаг байсан. Болооч дээ. Чимээгүй бэжи. Болил доо чи. Наад зүйлс чинь. За, юу гээд байгаа? Манай ээж өөд басны дараа наадах чи олдохгүй байсан юм л та. Цацрлаа чимээгүй байл та. Бэжи. За бас их юм болох шивдээ. Бас хоёрыг чи их чинь их хөөр хүүхдүүд байдаг юм болов гэсэн чи хөгийн гарууд идэг байсан юм бэ штэ, тийм ээ? Жохон аав ээжийнхаа нэрийг бодмоор юм да. Та өгснөө сандгийн бол авснаа бас санал та. Та чи ямар мухай штэ юмтэй. Юу гэсэн үг юм штэ гэж. Шатхуун түгээдэг болохоор шатхуун түгээгч гэдэг юм уу чи? Үгүй ээ чи шунлын тулам гэж байгаа аахгүй юу? Бэжи чи. Хөөй. Бэжи ихчээ. Тэгэд та өгсөн авснаа санал та. Гэхдээ тэр мөнгө өгчөөч. Хэцүү байна миний амьдрал. Үр хүүхэд цэцэрлэг сургууль гээд хэцүү байна. Бензин тог тасарчаад хэцүү байна. Ямар хаашаа юм? За ихчээ та өнөөдөртөө буцнаад мөнгө чинь бит хоёр өгөн за. За. Хичин сая жоохон уурлаад хэцүү зан гаргачих шиг боллоо. Юу яа? Хэдүүлээ хоорондоо айгүй сайхан эвтэйхий ярьчээ л та, тийм ээ? Одоо заавал одоо өнөөдөр авъя гэж хэлээгүй шүү дээ. Их чинь тийм биз дээ. Тийм байхад чи одоо миний дүүнэр юу юултгвэл танад бас нэг зарах те хөрөнгө байгаа юм байна. Таас арай дэнтэж байгаа юм шүү.
Бид хоёулахны амьдралаа болохгүй л яваад байна. Тэгж хат та яах гэж байгаа? Манай гэрт байгаа хамаг юмыг зарж идүүлэх гээд байгаа юм уу? Цацарлаа чи чимээгүй бай да. Байж чи ихчээ. Ихчээ байж. Ихчээ та одоо яв. Наад мөнгийг чинь бит хоёр өгчээ заа юу. Эцэг ихийгээ дураасаа арчаагүй гуйлагчд байж тийм ээ. Явал та. Явлаа. Яста өгдөг газарт чинь өгнөө заа юу хоёрыг. Тэгж ярих юм бол өөр өгцөө авцаа байгаа шүү. Ивэ минь гуйлагч юм байна. Хэцүү амьдралтай юм байна гэд өргөдөөд ах тусам өрлөө өшгөлж байгаа байхгүй юу? Яста та нарыг өгдөг газарт нь өгнөө мүү? Хэн очид тхүй. Хүмүүсийн чанар танигдана гэдэг нь энэ л юм байна л да. За та одоо юунч гээбэ юм те. Тэр нь одоо юу гэж байгаа юм? Гуйлах чинь гэж байгаа юм. Гунгийн бороо гэж байгаа аахгүй юу? За, хөөе, хоёулаа чи арай мөнгөтэй болчих юм шүү. Саний зүйлдээ яаж иж байгаад авъя заяа. Тэгээд ч манай ээж зөндөө авлагатай байсан болохоос ш юу энэ хүнд өгөх. Хоёулаа тэр мөнгөнд аваа баяжээ заяа. Энэ түрээс мүрээсээ зүгээр хангалттай өгөөд дүүн бол зүгээр хар хил амаараа аван заяа. Хяа гэдэг байгаа шүү. Хар хил ам. Миний их чимээ. За одоо миний ихчнийг сайхан амарчих заа юу илдэг янз юм батхгүйгээр. За Осны шудрэр ээжтэй чамнах урцолон ухаарлыг сэтгэлдээ тэсэн Өлий бүс задаалсан